Өнөөдөр 9-р сарын 1 улс орон даяар хичээлийн шинжил эхэлж байна. Эрдмийн аянд эхлэн суралцж байгаа 6 наснууд болон нийт сурагч багш нар хичээл сургуульдаа шандаа орцгоолоо. Манай аймагт нийт 33 сургууль байдгаас хүмүүн зөвцөлбөр сургууль 2009-өөс 2010 оны ажиллаараа тэргүүн байранд орсон амжилттай энэ хичээлийн жилдээ золгож байна. Энэ жил хүмүүн сургууль 6 настай эхлэн суралцагчдаа 3 дахь жилдээ 230 гаруй сурагчид хүлээн аваад байна. Хүмүүн зөвцөлбөр сургууль хичээлийн шинжилгээ нээлттэй аймгийн төв талбай болох мөнх алдрын талбайд хийдэг уламжлалт тогтоод байгаа. Уламжлалын дагуу нээлттэй хийж нээлтэнд улсын их хурлын гишүүн, Монгол улсын шадар сайд инх болд болон аймаг сумын удирдлагууд оролцож хүүхд багчуудаа хүлээн авч эрдмийн аяндаа эхийг сурч мэдэн их орондоо эхийг хийж бүтээх эрмэлзэлтэй иргэд болохыг өрөөж байлаа. Нээлтийн үеэр Монгол улсын шадар сайд 100 сумын бүх сургуулиудын сурагчдын зөвлөлд иж бүрэн компьютер бэлгэллээ. За дараа нь Төв аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн төлөөлөгч сурагч Бямс сайхан Гамин Эрдэнэ нарыг урьж байна. Өнөөдөр Эрдмийн баяр, Эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд бид бүгдийн баярын өдөр билээ. Жил бүрийн 9-р сарын 1-ний өдөр хүн бүхний сэтгэлд баяр хөөр мартагдашгүй гэгээн дурсамж үлдэж байдгаараа онцлогтой юм аа. Энэ удаагийн шинэ хичээлийн жилийн Эрдмийн баяраар Төрлөх нутгийнхаа мөнх алдрын талбайд хүүхдүүд та бүхэнтэй учран золгож байгаадаа миний бие ихэд баяртай байна. Өнөөдөр улсын хэмжээнд 50,000 гаруй хүүхэд манай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 548 бүлэгт 14,377 хүүхэд, 1-р ангид 6 настай 1,307 хүүхэд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 620 хүүхэд суралцахаар элсэн орж шинэ хичээлийн жилийн анхны хонхны дууг сэтгэл догтлон хүлээцгээж байна. За зуны амралт дуустал хэдгээр ангид орж байгаа вэ? Би зуны амралтаа баяцаас өмнө төсөөд яваа энд арга төрж байгаа. Сэтгэл ямар вэ? Аймаг сургууль зүү. Гоё энэ маш өндөр. Их хүслээ одоо 11-р ангид 10-р ангид орж байгаа. Тэгээд зуны амралтаараа яах вэ? Хөдөө юм уу ирдэрэл өнгөрөөсөн. Үеийнхэндээ хандаж үйлчлэх. За бүгдээрээ энэ хичээлийнхаа шинэлдээ бүгдээрээ анцарцгаа яаж хийчихлээ. За баярлалаа. 2009-10 оны одоо энэ өнгөрсөн хичээлийн жилд Баян Шандрын сумын 620 хүүхэдтэй сургуулийн шинэ барилга, Баян Унжуу сумын 320 хүүхэдтэй сургуулийн шинэ барилга, за Бүрэн суманд шинэ цэцэрлэг, Батсумбрын Хөдөөгийн багт шинэ цэцэрлэгийн барилгууд эхэлж, он дамжин одоо баригдаж гүйцэтгэхээр ингээд ажлууд эхэлж байна. Мөн олон сургууль, дотуур байр, цэцэрлэгүүдийн их засварын ажлуудыг хийгдэж энэ хичээлийн шинэ жилийн босгон дээр бид ашиглалтанд хүлээн авсан. Тийм учраас энэ сургуулиудын сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, техник тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах талаар ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулан ажиллаж байгаа. Үүний үр дүнч гарч байгаа гэж ойлгодог. Аймгийн хэмжээнд боловсролын байгууллагуудын сургалтын стандартууд агсан ийм үзүүлэлтүүнтэй гарч байгаа. Тэр тусмаа манай хүмүүн зөвцөлбөр сургуулийн ажил сургалтын стандарт өмнөх жилүүдээс өсөж сүүлийн 6 жилд одоо аймагтаа тэргүүлж байгаа явдал энд хорон цугласан нийт сурагчид, багш сургууль хүмүүжүүлэгчид, удирд ажилтнууд та бүгдийн ажлын үр дүн гэдгийг зориуд хэлмээр байна. Тэгээд энэ хүмүүн зөвцөлбөр сургуулийн удирдах зөвлөлийн хувьд бид бүхэн та бүгдтэйгээ илүү ойр дотнодоо ажиллаж сургалтын ая тогтоо орчин бүрдүүлэх, та бүгдийг сурч боловсрох, таатай нөхцөлийн хангалтын төлөө чармаан ажиллах болно гэдгийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Нээлттэй ажиллагааны дараа Монгол улсын шадар сайд хүмүүн сургуулийн цэцэрлэг баг сургуулийн зохицолбороор орж хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин нөхцөлтэй танилцаж сургуулийн 6 наснуудын 2 анги цэцэрлэгийн ангиудаар орж анхны хичээлийн сэтгэлийг нь асууж хүүхдүүдэд хичээлийн эрсдэлтэй цүнх болон бусад гарын бэлэг гардууллаа. Мөн хүмүүн зохицолборын ахлах сургуулиар зочилж багш хүүхдүүдтэй уулзаж санал сэтгэлдлийг нь сонслоо. Ингээд энэ цүнхэн дотор одоо номоо хийгээ тэгээд хичээлдээ сайн явж сайн сурцгаагаараа хүүхдүүдээ заа юу. За босоод. За сургуулийн алтан босхыг алхан орж байгаа шинээр одоо сургууль элсэн орж байгаа бяцхан одоо хүүхэд багчуудаа сургуулийн нээлтийн одоо баярын эмчилгээг өргөн дэвшүүлье. Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсролын салбарыг 2006-аас 2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу засгийн газраас энэ салбарын одоо шинжилгээний ажлыг улам бүр эрчимжүүлж
12 жилийн одоо боловсролын тогтолцоог бүрэн дүүрэн одоо төлөвшүүлэх талаар ээж дараатай олон арга хэмжээ авч байгаа. Энэ жилийн хувьд бол бас нэг одоо онцлог ийм арга хэмжээнүүдийг авч зарим одоо ангиудыг бол анги алга суулгаж, зарим ангиудыг 11-12 жилийн тэр боловсролын хөтөлбөрт одоо таарсан тийм шинэ хөтөлбөрөөр сургах ийм арга хэмжээг бол авч байгаа ийм жилээ. 3 дахь жилдээ бид энэ шинэ тогтолцоон шилжих хичээлийн жилийн одоо нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна. За түүний зэрэгцээгээр бол засгийн газраас бол энэ жилийн одоо сургалт хичээл хүмүүжлийн ажлыг бол сурагч, багш, эцэг эхийн одоо хамтын үйл ажиллагааг улам бүр одоо их идэвхжүүлж байж хүүхдийн сурлагын чанарыг сайжруулах ийм зорилтыг дэвшүүлсэн ийм он байгаа. Энд одоо бас хүүхэд багчууд, эцэг эхчүүд, ялангуяа эцэг эхчүүд бол ихээхэн анхаарал тавьж ажиллаарай гэдгийг би хэлэх байна. Хүүхэд багчуудаа бүгдээрэнд нь сурлагын өндөр амжилт хүсье. Хүмүүн цогцлбор сургууль нь аймгийн хэмжээнд цогцлбор хэлбэрээр ажилладаг ганцхан сургууль бөгөөд ерөнхий боловсролын 9 жилийн сургалттай 9 сумдын хүүхдүүдийг хүлээн авч хичээлж байна. За өнөөдөр 9 сарын 1-нд хүүхэд багчууд маань шинэ хичээлийн жилийнхээ баярыг тэмдэглэж байгаа энэ цаг мөчид Монгол Улсын шадар сайд манай аймагт манай сургууль дээр зочилсон явдалд багш сургууль хүмүүжүүлэгчд хүүхэд бид нар баяртай байгаа. За энэ хичээлийн жилийн онцлог юу гэвэл 12 жилийн тогтолцооны үргэлжлэл жил явагдаж байгаагаа онцлог манай сургуулийн хувьд 1-р ангид 6 настай хүүхдийг хүлээж авч байгаа 3 дахь хичээлийн жил болж байгаа. За 6 настай 230 гаруй хүүхэд манай Хүмүүн цогцлбор сургуулийн 1-р ангид элсэн орж байна. Мөн шилжилтийн шинэ 7-р анги бий болж байгаагаар бас онцлог жил болж байгаа. За яг энэ цаг үеийн мөчид бол бид нар бас өнгөрсөн хичээлийн жилийнхээ ололт амжилтын талаар дурдхан зүйтэй байх гэж бодож байна. Саяхан болсон багш нарын баг гурал семинараар аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 33 сургуулийн үйл ажиллагаанд үнэлт дүгнэлт өгч одоо шалгаруулалт хийсэн. Энэ дүгнэлтэнд манай Хүмүүн цогцлбор сургууль бол аймагтаа 1-р байранд орсон. За ер нь одоо сүүлийн 6 жил дараалан Хүмүүн цогцлбор сургууль аймагтаа аймгийн тэргүүний сургууль болж байгаа явдал бол энэ суралцж байгаа сурагчдын идэвхтэй үйл ажиллагаа багш ажлах систем маань бүтээлч үйл ажиллагаатай бол салшгүй холбоотой гэж ингэж үзэж байна. За энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах талаар бол бид нар бас баггүй зүйлийг хийж дунд сургууль маань их засварт орж дээврээ шинчиллээ, мөн сан техник, ариун цэврийн өрөөнүүдийг шинчиллээ. Баг болоод дахлах сургуулийн хувьд бол урсгал засварыг хангалттай хийсэн гэж ингэж үзэж байгаа.